дэд ангиараа иргэн төсөлд оролцож байна. Сурагчид тулгамдж буй асуудлыг тодорхойлж шийдлийг дэвшүүлэхээр багаараа ажилладаг. Ардчилсан нэм гэдэг нь иргэдэн төрийн бодлогоо мэддэг, төрийн бодлогод саналаа өргөдөг байх ёстой гэсэн үг. Бид асуудал хизээ шийдвэрлэх вэ гэж хүлээж суулгүй өөрсдөө бүтээлээр оролцож нийгэмд өөрчлөлтийг авчирна. Бид судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, ярилцлага авах, хуулиа судалж хэрэглэх зэргийг сурсан. Бид бусдын лонд автахгүй өөрсдөө нотлохоо баримт тулгуурлан төрийн бодлогод нөлөөлж чадна. Бид хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн иргэд мэдлэгтэй оролцоотой байж чадвал нийгмийн өөрчлөлт бий болно. Иргэд бид хүчтэй дуу хоолойгоо нэгтгэж асуудалд бүтээлчээр хандна. Иргэний боловсролын төв 1996 оноос эхлэн Монгол улсад иргэн төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийтдээ 9902 багш сурагчид энэхүү төсөлд хамрагдаад байна. Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр World Learning иргэний боловсролын төв хамтран хэрэгжүүлж буй залуучууд ардчлалт хөв нэмрээ оруулна. Лид Монголын хөтөлбөрийн хүрээнд иргэний боловсролын төв иргэн төслөө улс орон даяар хэрэгжүүлж байна. 2018-аас 2019 оны хичээлийн жилд 112 багш иргэн төслийн сургалтад хамрагдан Монгол улсын 10 аймгийн 80 сургууль, Улаанбаатар хотын 8 дүүргийн 21 сургууль, нийт 101 сургууль уг төслийг хэрэгжүүлж байна. Энэ жил 6-аас 12 дугаар ангийн 2500 гаруй сурагч энэхүү төслийн аргачлалд суралцсан, төсөл хэрэгжүүлж тулгамдсан асуудлаа шийдвэрлэхээр анги хамт олноороо ажиллаж байна. Хичээлийн жилийн туршид хэрэгжүүлсэн төсөл түүний үр дүн сурсан мэдсэний олонний өмнө тайлбарлах цаглаа. Иргэн төслийн орон нутгийн шил оруулалт 2019 оны 3 сарын 30-ны өдөр Дундговь аймагт, 3 сарын 30-ны өдөр Дархан аймагт, 4 сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, 4 сарын 8-ны өдөр Хинтээ аймагт, 4 сарын 10-ны өдөр Доронт аймагт, 4 сарын 16-ны өдөр Булган аймагт, 4 сарын 19-ны өдөр Ховд аймагт, 4 сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт тус зохион байгуулагдана. Иргэн төсөл хэрэгжснээр сурагчид сургууль орон нутгийн асуудлаа шийдвэрлэхэд нөлөөлж нийгмийн эрэг өөрчлөлтийг авчирч асуудлаа бие даан бүтээлчээр шийдвэрлэдэг иргэдийг бий болгосоор байна. Энэхүү өөрчлөлтийн давлгаа үргэлжилж Монгол улсын эзэг булан бүрээс шалгарсан шилдэг 10 баг Улаанбаатар хотод Монгол улсын ерөнхийлөгчийн иргэний танхим 2019 оны 4 сарын 26-ны өдөр цугларан бүтээл чиглэлээ уралдуулах гэж байна. Бид Монгол улсын идэвхтэй оролцоотой иргэд